Сургалтын орчны сайн туршлага. Сэлэнг аймгийн Цагаан нуур сумын 2-р цэцэрлэг. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны ерөнхий шаардлага, стандарт хангасан хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх явцдаа бид нэн тэргүнд хүүхдийн нас, сэтгэх үе, хэрэгцээ, сонирхолд нийцсэн үеийн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүнд бүлгийн өрөө, гадна тоглоомын талбай, туршлагын талбай, сургалтын булангуудыг стандартын дагуу дахин төлөвлөж, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хүрээнд суралцахуйн үр дүнтэй уялдуулан зохион байгуулж, хүүхдүүд өөрсдөө үеийн эзэн байж хөгжих боломжийг нэмэгдүүлсэн. Хүүхдийн бие бэлдар, нийгэмшгүй, танин мэдхүйн хөгжлийн цогц хэрэгцээг хангах, суралцахуйн үр дүнгийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор гадна тоглоомын талбайг шинжилэн товчуулсан бөгөөд чөлөөт тоглоомын хэсэг, биеийн тамирын талбай, бодит үеийн орчинд төлөвлөж, аюулгүй, хүүхэд төвтэй, хүртээмжтэй байдлаар боловсронгуй болгосон. Мөн сургалтын дотоод орчинд төлөвлөлт зохион байгуулалт хийж, хичээлийн жилийн эхэнд бүлгийн орчны зураглал гаргаж, хүүхэд бүрийн хөгжлийн хэрэгцээг хангах, суралцахуйн үр дүнгийн чиглэлүүдтэй уялдуулан суралцахуйн төвүүдийг баяжуулж, хүүхдийн бие даан тоглонгоо суралцах, багаар хамтран үйлдэх боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй, багшлахуйн арга зүйг үр дүнтэй хэрэгжүүлэх орчныг бүрдүүлж чадсан. Сургалтын орчин болон сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн тэгш хүртээмжтэй оролцоонд суурилсан байдлаар төлөвлөж бий болгосноор суралцахуй болон багшлахуйд гарсан үр дүн. Хүүхдийн бие бэлдрийн хөгжилд дэмжигдэн өдөр тутамдаа сонирхолтойгоор суралцдаг болсон. Хамтран тоглох, дүрм дагах, харилцааны чадвар сайжирч, нийгэмшгүй бодитоор ахисан. Хүүхдийн бие даах чадвар нэмэгдэхийн зэрэгцээ тоглонгоо суралцах нь танин мэдхүйн идэвхийг нэмэгдүүлсэн. Багшийн ажлын ачаалал буурсан. Хүүхэд төвд үйл ажиллагааг зохион байгуулах боломж нөхцөл бүрдсэн. Хүүхдийн ажиглалд үнэлгээ хийхэд эерэг нөлөө үзүүлсэн. Сургалтын арга зүй баяжиж, ажлын үр дүн хэмжигдэхүйц бодит өөрчлөлт гарсан.